Ерөнхий ивент тэтгэгч StorePay. Hi guys, Street Fighter тоглолтыг дуртай хүмүүс хэрэг байна. Тэгвэл наашаа ойртойроо учир нь гэвэл Street Fighter тоглоомоос сэтгүүлсэн live action кино удахгүй дэлгэснээр гарах гэж байгаа юм байна. За бүр трейлер нь цэгдээд сошиал орчим нэлээд шуугуулад байгаа сурагтай байна. Тэгвэл Level Up нь энэхүү трейлерыг задлан шинжилсэн дугаар та бүхэндээ одоо хүргэх гэж байна. Бас сүүлийн үеүүдэд нэрээ Level Up сувгийг маань тоглоомын бос CS-ийн сувг болжээ гэсэн бас комментууд мэрсээр харагдах болсонтой холбогдуулаад нэг тайлбар хийлээ гэж бодлоо. Мэдээж манай Монголын одоо Монгол багийн маань амжилттай холбоотойгоор Counter-Strike сонирхчдын тоо маш ихээр нэмэгдээд байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой бид ч гэсэн олон үзэгчдийнхээ хүсэлтээр CS-ийн танин мэдхгүй контент таслахуу хийгээд байгаа. Гэхдээ мэдээж бид зөвхөн CS-ийн биш тоглоомын сувг болохоор бүх геймерүүдэд зориулан энэ мэт одоо original контентуудаа үргэлжлүүлэн хийсээр байх болно. Оригинал чанараараа алдахгүй гэдгээ геймер та бүхэндээ амлаж байна. За эхэлцгээе. Street Fighter live action. Сүүлийн жилүүдэд Street Fighter гэдэг нэр киноны ертөнцид бараг л мартагтаад байсан гэж хэлж болно. Хүмүүс энэ франчайз кино болж чаддгүй юм шүү гэж хүртэл ярьдаг болсон юм. 1994 оны Van Damme тоглосон киног манай 30 нэмхүүд маань бол санаж л байгаа. Тухайн үед Street Fighter кино хийчихгээд их тогтлон үзэж байжлаа. Гэхдээ сонирхолтой нь энэ кино маань геймерүүдэд нэг их таалагдаагүй байна лээ л дээ. IMDb дээр бүр 4.1 үнэлгээ авсан гээл бод. Геймерүүд маань дуртай тоглоомынхоо киног арай өөрөөр төсөөлж байсан тодорхой байна. Харин 2009 онд хийгдсэн Legend of Chun-Li бол бүр яриач хэрэггүй байна. Фэнүүдийн хувьд бол баг хийгдэг үн дээр гэж яригддаг үтэл болсон. IMDb үнэлгээ нь хийдгэж 3.7. Тийм болохоор шинэ live action киноны тухай зургал гарах бүрт хүмүүс баярлахаас илүү болгоомжилж хүлээн авдаг болсон нь ойлгомжтой. Гэтэл Game Awards 2025 дээр Street Fighter-ийн шинэ live action киноны анхны трейлер цацагдсан мөчөөсөө эхлээд интернетийг дөргөөгд байна. Энэ трейлерыг хүмүүс ахад нэг бүтэлгүй оролдлого байна гэж хүлээж аваагүй юм. Харин ч эсэргээрээ цацагдсан даруйдаа үзэгчдийн хандлагыг бүрэн өөрчилж чадсан гэж хэлж болно. Кино бүтээгчид маань Street Fighter гэдэг маань яг ямар франчайз вэ гэдгийг маш сайн ойлгосон мэт харагдсан. Хурдтай, өнгөлөг, хошин өнгөйстэй. Трейлер 45 секунд үргэлжилсэн. Тайлбарлаг нарратор ч байгаагүй. Эхний кадраас эхлэл Chun-Li, Ryu, Ken, Guile зэрэг танил дөрүүд ээлж дараалан гарч ирэхэд үзэгчдэд шууд Street Fighter-ийн vibe мэдрэгдэнэ. Ямар нэгэн шинжилэл хийж дөрүүдийг танигдахын аргагүй болгоогүй. Фэнүүдийн олон жил хайрлж ирсэн төрх хэв маягийг танигдах байдлаар амьлуулж чадсан нь анхны сэтгэлдлийг маш хүчтэй болгож өгсөн юм. Хамгийн сонирхолтой нь энэ кино хошин хөнгөйстэй гэдгээ нуугаагүй юм. Энэ нь өмнөх алдаануудаас авсан том сургамж байх л да. Учир нь Street Fighter-ыг хит realist болгох гэж оролдвол тэр дорол сэтгэл татам чанараа алддаг юм. Харин эсрэгээр тоглоомынхаа төрөл хитгээд өнгөйс баг зэрэг инээдтэй. Camp хэв маягийг нь нуухгүйгээр тэврээд авбал Street Fighter жинхэнэ утгаараа амилж эхэлдэг. Game Awards 2025 дээр зүгээр л том дэлгэцээр трейлерыг үзүүлээд өнгөрөөгүй юм. Трейлер дуусмагц киноны дүр бүтээсэн жүжигчид нэгнээрээ тайзан дээр гарч ирж танхимын уур амьсгалыг бүрэн өөрчилсөн юм. Яг тэр мөчид Street Fighter-ийн энгийн нэг кино зар сурчилгаа байхад болж олон нийтийн анхаарлыг бүрэн татсан франчайз болж чадсан юм. Дашрамд хэлэхэд нэлээд хитэн олонний таны жүжигчид харагдана лээ. Гэхдээ энэ талаар дараа нэрээ. Хамгийн сонирхолтой нь энэ бүхний хажуугаар Mortal Kombat 2-той холбоотой яжлал чилэгдэд амжсан юм. Мэдээж жинхэнэ дайсагнал биш л дээ. Гэхдээ фэнүүдийн хувьд энэ нь олон 10 жилийн өрсөлдөөнийг сануулсан төгс маркетингийн мөч байлаа. Гэхдээ энэ бүхэн зүгээр л чихэн дээр ургуулсан сайхан цэцэг байв уу? Эсвэл үнэхээр чанартай бүтээл төрөх гээд байна уу гэдгийг таамаглахын тулд хэдүүлээ трейлерыг нь задлан шинжилцгээе. Энэ трейлерийн хамгийн их гайхшуулсан зүйлсийн нэг нь дөрүүдийн гадаа төрөх дизайн байлаа. Учир нь видео тоглоомоос кинорууд хөрвөхөд хамгийн их алддаг хэсэг нь яг энэ хэсэг байдаг юм. Хэд бодит болгол тоглоомын амт алга болчдөг. Хэд тоглоомын хэв маягийг бариул косплей шиг харагдах эрсдэлтэй. Тэр тусмаа Street Fighter бол бүрч ярвхтай. Өнгө нь хурц дөрүүд нь хэтрүүлэхтэй биеийн харьцааны бодит бос гэх жишээ. Гэхдээ энэ кино яг тэр нарийн зааг дээр нэлээд зоригтой алхаж гайхалтай баланс олж чадсан харагдана. Chun-Li, Ryu, Ken, Guile, Zangief гэдэг тайзнаа гарч иж буй дөрүүдийг харахад тэд их сурвалжаасаа зугатаагүй нэлт. Харин ч эсрэгээрээ тоглоомынхоо анхны өнгө дизайныг зөрөгтэйгээр ашигласан харагдана. Ялангуяа Street Fighter 2-ын нөлөө энэ маш тод харагдж байна. Франчайз хичнээн шинжлэгдэж олон шин дүр, шин хэв маяг нэмэгдсэн ч түүний жинхэнэ сүнс нь үргэлж Street Fighter 2 дээр оршсоор ирсэн юм. Тиймээс энэ кинонд гарч буй дөрүүдийн ихэнх нь яг л тэр үеийн танил төрхийг санагдуулсан байдлаар амилжээ. Эндээс харахад тэд Street Fighter яг хаанаас эхэлснийг маш сайн ойлгож байгаа л та. Мэдээж бүх дөрүүдийн дизайн төгс болоогүй л дээ. Зарим дөрүүдийн хувцсыг косплей шиг харагдаж байна гэж шүүмжилж байгаа хүмүүс ч байсан юм. Chun-Li-гийн хувцлалтыг аль хэдийн муулаад эхэлсэн харагдан лээ. Гэхдээ ингэж маргаа өрнж байгаа нь кинон өөрөө аль хэдийн амжилттай анхаарал татсны илрэл юм. Ер нь сүүлийн үед Marvel болон DC ч гэсэн хуучин оригинал өнгө дизайнероо буцаж шилжээд байгаа нь сүүлд гарсан Superman, Fantastic Four зэрэг
кинонуудаас нь харагдаад байгаа. За одоо өнгө дизайнаа орхий. Өнгө дизайн чинь зөвхөн харагдах байдал шүү дээ. Street Fighter шиг iconic хөдөлгөөн, special move-үүдтэй тоглоомд хөдөлгөөн маш чухлаа. Видео тоглоомын кинонд ихэвчлэн тулдааныг нь хитрхи бодит болгож, эсвэл хитрхи хиймэл болгоод аль аль талдаа амжилтгүй болгочихдог. Харин энэ трейлер дээр харагдаж буй тулаанууд яг тунганд харуулсан юм шиг санагдсан шүү. Энд гарч буй тулаанууд хит бодол байдалд нийцүүлэхийг оролцсонгүй. Камер байнга савлж юу болж байгааг ойлгомжгүй болох талдлах арга чиргэлээгүй. Харин зохилт бүр нь жинтэй, үнэхээр импакт өгж байгаа мэт харагдана. Гайлж тоглоом дээр хийдэг iconic өшөглөлтөө хийж байна лээ. Эдийгээр физикийн хуулийг зөрчиж байгаа ч гэсэн дажгүй харагдж байгааз. Тийм ч паналтай биш. Трейлерийн бас нэг чухал акшн бол гарцаагүй машин эвддэг хэсэг. Классик Street Fighter тоглож байсан хүн бүхэнд маш дотн санагдах нь тодорхой. Street Fighter-ийн домогт бонус stage шүү дээ. Гэхдээ гой дөрүүдтэй гой зодонтой байлаа гэд гой кино болчихгүй. Мэдээж сайн кино бүтээхэд зохиол, найруулга маш чухал. Тэгвэл зохиолын талаар тодорхой болсон зүйлсийг ярилцъя. Киноны маань өгүүлэмж ерөнхийдөө World Warrior тэмцээн дээр суурилж байгаа нь аль бие ёсоор батлагдсан. Аль бие ёсны мэдээллээр үйл явдал 1993 онд өрнөнө. Энэ нь маш сонирхолтой, бас зөв сонголт байсан болов уу? Яг гэвэл Street Fighter-ыг одоо үеийн үйл явдлаар харуулахад орчин үеийн дрон ухаалаг төхөөрөмж, цэргийн технологиуд ороод ирвэл Street Fighter-ийн классик уур амьсгалтай огт зохицохгүй байх гэж би хувьдад бодож байна. Түүнчлэн энэ цаг үеийн франчайзын оргил үе болох Street Fighter 2 дэлхийг байлдан дагуулж байсан он жилүүдтэй давхцаж байна. За зохиол руу эргээд оръё. Биднийг дэмжихийг хүсвэл K-Drop аккаунтаа зэнэлэхдээ Level Up гэсэн промо кодыг ашиглан 20% бонус аваарай. Мөн та манай промо кодоор зэнэглэсэн тохиолдолд манайхаас оруулж буй giveaway-уудад бүтэн сарын турш үнэгүй оролцох боломжтой гэж боддоо. За тэгээд амжилт гайс. Хамгийн сүүлийн үеийн компьютер дагалдах хэрэгслийг Store Pair одоо аваад хуваан төлөөрэй. Түүхийн хувьд юу болон Ken 2 хоорондоо салангат замаар явж эхэлсэн байдалтайгаар кино эхэлнэ. Яг юу болсон тодорхойгүй ч тэдний хооронд үйл ойлголцол дотоод зөрчил байгааг трейлер илтгэн. Харин Chun-Li тэднийг дахин олж шинээр зарагдсан World Warrior тэмцээний талаар мэдээлснээр бүх зүйл хөдөлгөөнд орно. Гэхдээ энэ тэмцээн энгийн нэг тулааны арга хэмжээ биш. Ард нь нууц, зорилго, далд, тоглолт илүү том хувилдаа нугдж байгаа нь илт. Мөн киноны тулаанууд зөвхөн World Warrior тэмцээний тайзан дээр өрнөхгүй гэдэг нь трейлерээс нь харагдана. Кино маань зөвхөн нэг нэгээрээ гарч ирээд тулалддаг хэм маягаар явахгүй. Харин дөрүүдийн харилцаа санамсаргүй мөргөлдөөн, хувь хүний асуудлуудыг ч тулаанаар дамжуулж өгүүлэх гэж байгааг илтгэж байна. Трейлер дээрх кадруудаас харахад тулаанууд зөвхөн аль бие ёсны аренад болохгүй. Night Club, гудамж зэрэг байршлууд ээлж дараалан гарч ирнэ. Энэ нь кино тэмцээний хүрээнээс давж дөрүүдийн хувийн түүх, сонголт, мөргөлдөөнийг илүү өргөн хүрээнд харуулах гэж байгааг илтгэн. Өөрөөр хэлбэл World Warrior тэмцээн дээр бүх дөрүүдийг нэг дор цуглуулж тэднийг хооронд нь учруулах гол хөдөлгөгч хүч нь болж өгч байна. Энэ элемент Street Fighter-ийн анхны тоглоомод дээрч байсан юм. Гэхдээ өмнөх кинонууд дээр хизээж байгаагүй элемент юм. Харин одоо дөрүүдийн талаар ярилцъя. Street Fighter шиг франчайзын хувьд дөрүүд нь фэнүүдийн олон 10 жил хайрлж ирсэн бэлэг тэмдэг болсон байдаг. Тиймээс хэн ямар дүрийг бүтээж байна вэ гэдэг асуулт энэ кинонд бараг түүхээсээ дутагдахааргүй чухал юм. Трейлерийн дараахан кастинг зарлагдахад фэнүүдийн санал бодол хоёр хуваагдсан ч гайхах зүйл биш ээ. Зарим сонголт үзэгчдэд шууд таалагдсан юм. Ryu, Ken, Blanka, Zangief зэрэг дөрүүдийг бүтээж буй жүжигчид гадна төрх биеийн хилэмж, ерөнхий аураагаараа шууд энэ дүр яг мөн байна гэсэн мэдрэмж төрүүлж чадсан юм. Ялангуяа Zangief-ийн хувьд бодит амьдрал дээр хэтрүүлэхдээ бараг байх боломжгүй мэт би энэ дүрийг гаргаж чадсан нь гайхалтай. Нэрээ дашран дэлгэхэд манай Aquaman ах маань Blanka-гийн дүрийг бүтээж байгаа юм лээ. Бас л янз харагдж байна лээ дээ. Бас 50 Cent Balrog-гийн дүрийг бүтээж байгааг юу тайдах вэ? Нөгөө талаас маргаан дагуулж буй сонголтууд ч бий. Chun-Li бол Street Fighter-ийн нүүр царай гэж хэлж болох дүр юм. Тиймээс түүний хувцлалт дүр төрх бусдаасаа илүү анхаарал татаж, илүү их шүүмжлэл агуулж байна. Гэхдээ энэ жүжигчний чадварын асуудал бус, харин дизайнын шийдэл дээр илүү их хүлээлттэй байсан гэдгийг илтгэж байна. Гэхдээ би бас өөрийн зүгээс илүү үгэлэхэд M Bison-ы дүр бас арай л зохицоог л дээ. Нэг тийм сүрлэг бус. Уул нь M Bison-ы дүрийг John Cena-д өгчихсөн бол бас янзын зөхөх байсан да. Цаас дэрч яах. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Дүр бүрийг төгс хуулбарлах оролдлого биш. Харин Street Fighter-ийн ерөнхий уур амьсгал, зан чанар, өнгөйсийг бүхэлд нь барихыг зорж байгаа юм. Зарим дүр илүү campy, зарим нь илүү сүртэй харагдаж байгаа нь ч үүнтэй холбоотой байна. Тэд ер нь киногороо гүн утга философи гаргаач хөө. Зүгээр л чанартай тулаан, танил дөрүүд, сэтгэл тоногсон мөчүүдээр одоо фэнүүдээ баясахыг зорж байж магадгүй юм. Ингээд бүх зүйлийг нэгтгэхэд харвал Street Fighter-ийн шинэ live action кино өмнөх оролдлогоудаас өөр төвшөнд хийгдэж байгаа шиг. Бүтээгчид нь франчайзынхаа мөн чанарыг ойлгосон. Юуг алгас ч юуг заавал барих ёстойгоо мэдж байгаа мэт. Гэхдээ энэ бол трейлерээс төрсэн миний л дүгнэлт шүү. Трейлер сайн байлаа гэдэг кино сайн болно гэсэн үг биш. Фэнүүдийн хамгийн их сонирхож байгаа асуултууд одоо л гарч ирж байна. M Bison-ы дүрийг зохиолд яаж оруулсан болов? Hadouken, Shoryuken, Sonic Boom зэрэг special move-ууд яаж харагдах вэ? Хэд CGI харагдах уу? Эсвэл киноны ертөнцид зохицсон шийдэл олж чадах уу?
Энэ кино үнэхээр сэтгэл тоногдсон түүх өгүүлж чадах уу? Эсвэл зүгээр л гоё сценүүдийн цуглуулга болж үлдэх үү? Гэхдээ нэг зүйл тодорхой. Street Fighter-ийн live action кинонуудын хараал гэж яригддаг зүйлээс гарах боломж энэ удаа үнэхээр байна. Кастинг нь сул биш, visual нь өөрийнхөө өнгө аястай. Найруулагч нь тоглоомын хэв маягаас ичихгүй байгаа нь хамгийн том давуу тал юм. Кино 2026 оны 10 сарын 16-нд нээлттэй ихээр төлөвлөгдсөн. Тэр болтол бидэнд дахиад трейлер, клип, мэдээлэл олон гарах нь тодорхой. Гэхдээ Street Fighter 30 гаруй жилийн дараа эцэст нь өөртөө тохирсон чанартай live action кинотой болох магадлал үнэхээр байна гэж би бодож байна. Харин та юу гэж бодож байна вэ? Энэ кино Street Fighter-ийн хараалыг эвдэж чадах уу? Дөрүүд нь танд таалагдсан уу? Mortal Kombat 2-той өрсөлдөөн үүсгэж чадах болов уу? Сэтгэгдэл дээр бодлоо үлдээгээрэй. Энэ кино нээлттэй их хүртэл маргаанлав тасрахгүй байх. Одоо харин бүгдээрээ саяхан задлаад дууссан трейлерээ үзэж сонирхцгоё. Баярлалаа. Хамгийн таатай нөхцлөөр хоббигоо хөгжүүлэх боломж. StorePay. За таалагдсан уу манайхаа? Бас кастууд нь нэлээд сонирхол татж байгаа биз? Та бүхэн маань тухайн сонгогдсон дүр дээр сонгогдсон жүжигчдээс хэр дүрээ гаргаж чадна гэж бодож ийн. Доор сэтгэл хэсэгт бас сэтгэлээ бидэнтэй хуваалцаарай. Амаас биднийгээ дэмжиж лайк болон саббад арахаа мартваа. Өнөөдөр манайхаа K-Drop дээр Level Up промогоо хийгээд 20% бонусаас гадна манайхаас зарлж байгаа бүхий л giveaway-дэд үнэгүй оролцож болно шүү. За баярлалаа. Дараагийн сонирхолтой контентороо эргээд уулзлаа. Баяртай манайхаа Level Up саруулъя. Saya жоохон дэдэдэг гацчлаа гэдэг гайварчлаа.